Яг одоогоор дэлхий дээр 12 мянган цөмийн хошуу бэлэн байгаа. Эдгээрийн бараг тал нь манай хойд хөршид, харин 400 орчим нь өмнөд хөршид бий. Тэгэд энэ бол зөвхөн мэдэгдэж буй хэсэг нь. Тэгвэл эдгээрээс ердөө ганцхан ширхэг нь манай нийслэл дээр унвал юу болох вэ? Энэ бол муу ёр биш. Энэ бол боломжит магадлалын асуудал. Учир нь Улаанбаатар бол стратегийн чухал зэг. Дайснуудын хувьд оновчтой байршил. Хэрэв Улаанбаатар үгүй болбол Монгол улс маш хэцүү байдалд орно. Гэтэл бүхэл бүтэн хотыг секунд ч хүрэхгүй хугацаанд яг жинхэнэ утгаараа газрын хөрснөөс арчин хаях боломжтой технологи бодитоороо оршин бий. Цөмийн бөмбөг хэрхэн ажилтдаг талаар бид өмнөх дугаар дээр ярьсан. Одоо харин энэ зэвсэг яг практик дээр ямар үр дүн, хохирол, нөлөө учруулдаг вэ гэдгийг харцгаая. Үнэхээр Улаанбаатар дээр цөмийн бөмбөг унвал юу болох вэ? Яг хүн амьдарч байсан хот дээр бөмбөг хайсан гашуун түүхээс жишээ татъя. Америкчууд Little Boy буюу бяцхан жаал хэмээх ураанаар сэнгэлсэн атомын бөмбөгийг Японы Хирошима хот дээр хайсан. Уг бөмбөгийг тээвэрлэгч нь 10 км-ийн өндөрт нисдэг B-29 хэмээх стратегийн бөмбөгдөгч онгоц байсан. Бөмбөг 44 секундын турш унаж байгаад гадаргаас 600 м-ийн өндөрт байхдаа агаарт дэлбэрсэн. Цөмийн түлшний ердөө 1% орчим л хуваагдах урвалд орсон ч энэ нь хормын төдийд 80 мянган хүнийг үгүй хийх хэмжээний их энергийг ялгаруулсан байдаг. Дэлбэрсэн цэгээс 1.5 км-ийн радиуст орших бүх байшин нурж бөмбөгний дулаанаас шалтгаалan үүссэн галт төмөр хэдэн өдрийн турш унтраагүй. 10 км² дотор байсан хүмүүсийн тал нь амьдаараа шатаж эсвэл түлэгдэлтийн шархаа даалгүй үхсэн байна. Ихэнх хүмүүс нурангад дарууж нас барсан. Тэр дороо үхээгүй хүмүүсийг илүү аимшигтай тавилан хүлээж байсан нь хит их цацрагт өрчсөний улмаас үүдэх өвчин шанал нь бараг үхсэн нь дээр байжтэй гэдэг харамслыг төрүүлэх үз байлаа. Арайчуу аим гарсан хүмүүсийг араас нь ахаад нэг аюул хүлээж байсан нь хорт хавдар байв. Хөнөөл зөвхөн богино хугацааных биш байсан. Дэлбэрэлтийн дараа цөөнгүй их хүүхдүүд удамшлын эмгэгтэй төрсөн бөгөөд зарим их сурвалжийн тооцооллоор Хирошимагийн бөмбөгдөлтийн нөлөөгөөр нас барсан нийт хүмүүсийн тоо 140 мянгад хүрдэг. 3 хоногийн дараа Нагасаки дээр хайсан Fat Man буюу тарган эр хэмээх код нэртэй плутониогоор цэнгэлсэн бөмбөг энэ тоон дээр даруй 40 мянган амь нэмж удаах өдрүүдэд 30 мянгаыг дахин авч утснаар нийтдээ 200 мянган орчим хүний амь хохирсон юм. Энэ сүрлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тиймээс та бүхэнд зургаар харуулъя. Энэ бол бөмбөгдөлтийн өмнөх Хирошима. Энэ харин бөмбөгдсөний дараах байдал. Харин энэ бол өнөөдрийн Хирошима. Энэ бол бөмбөгдөлтийн өмнөх Нагасаки, дараах Нагасаки, өнөөгийн Нагасаки. Тэгвэл яагаад заавал энэ хоёр хот гэж? Үүнийг бас үгээр хэлэхэд хэцүү. Тиймээс Оппенхаймер киноны энэ хэсгийг харуулъя. Бөмбөгийг бүтээгч болон бөмбөгийг хаях шийдвэрийг өгөх эрх мэдэлтнүүдийн уулзалтын үе. We have a list of 12 cities to choose from. Sorry, 11. I've taken Kyoto off the list due to its cultural significance to the Japanese people. Also, my wife and I honeymooned there. It's a magnificent city. Энэ цаасан дээр таны амьдарч буй хотын нэр бичээстэй байна гэж та төсөөлдөө. Гэтэл та үүний талаар юу ч мэдэхгүй. Үнэхээр хүйтэн дайны үеэр манай нийслэл ийм цаасан дээр бичээстэй байсан удаатай. Америкчууд зөвлөлтийн армийн чухал стратегийн цэгүүдэд цөмийн цохилт өгөх тактик боловсруулж байсан бөгөөд энэ нь зүүн Германаас Хятад хүртэлх ойролцоогоор 1200 орчим бай энэ чагсаалтанд байсан бөгөөд тэдний нэг нь харж байгаачлан Улаанбаатар байсан байна. Энэ чагсаалтад орох чухал хүчин зүйл нь зэвсгийн агуулгах болон нисэх хүчний бааз байрлаж байсан явдал. Америкчууд энэ баримтыг 2015 онд буюу бүр 60 жилийн дараа дэлгэсэн. Тэгэхээр бидний амьдарч буй энэ хот нэгэн цагт цөмийн цохилтын бай байсан гэж та боддоо. Таныг онилчихсан нэг ширхэг цөмийн хушуу тэртээ алсад таны мэдэхгүй нэг газарт бэлэн байжээ. Аимшигтай байгаа биз. Тэгвэл хэрвээ эсрэг ертөнцид хүйтэн дайн халуун болсон бол, цөмийн дайн бодит болсон бол, Улаанбаатар хот дээр хэрв атомын бөмбөг дэлбэрсэн бол юу болох байсныг энэхүү дугаараар хамтдаа харцгаая. Улаанбаатар дээр гэж байгаа нь учир нь атомын бөмбөг газарт ундаггүй. Агаарт байхдаа дэлбэрдэг. Сонирхолтой байгаа биз? Уг нь бидний кинон дээр үзэж дасснаар ихэнх тесрэх бөмбөг нэг юмыг очиж мөргөөд дараа нь дэлбэрдэг шүү дээ.
Гэтэл атомын бөмбөг тийм биш. Хамгийн эхний туршилт болох Trinity тест хүртэл газраас хөндөй дэлбэрснийг санаж байна уу? Үүнтэй ижил Хирошима болон Нагасаки бас тэгсэн. Өнөөдөр хэрв Улаанбаатар дээр бөмбөг хаявал бас л агаарт дэлбэрнэ. Тэгвэл яагаад? Энэ асуултад хариулахын тулд бид нар эхлээд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Тэр нь аливаа нэг дэлбэрэлтээс ялгардаг даралтын долгион буюу shock wave. Ихэвчлэн атомын бөмбөгийг дэлбэрч буй дүрсийг бид нар амжилттай бичихийн тулд камера нэлээдгүй хол байрлуулах хэрэгтэй болдог. Харин энэ тохиолдолд бид нар даралтын долгионыг нь мэдрэх, харах, ажиглах хэцүү. Гэтэл атомын бөмбөгийн хамгийн хөнөөлтэй зүйл нь даралтын долгион юм. Тэрнээс ялгарах дулаан, гэрэл, цацраг бол дараагийн асуудал. Даралтын долгион гэж юу вэ гэдгийг илүү ойроос харъя гэвэл саяхан Бейрут хотод болсон аммоний нитрат хэмээх бодис дэлбэрсэн харамсалтай ослын бичлэгийг удаашруулж үзцгээе. Дэлбэрэлтээс үүсэх энерги эргэн тойронд буй агаарын атомуудыг гинэт хөдөлгөөнд оруулж их хэмжээний даралт үүсгэдэг бөгөөд тэр нь долгион байдлаар дарахдаг. Гэхдээ дууны хурдаар. Учир нь энэ бол механик энерги. Механик энерги учраас үзүүлэх нөлөө нь яг л цохилт шиг байх болно. Зэвсэг бүтээхэд бидэнд энэ цохилтол хэрэгтэй. Таны бодлоор энэ Бейрутийн дэлбэрэлтийн энерги нь хэд байсан болов? Ер нь дэлбэрэлтийн энерги гэчийг яаж хэмждэг юм болов? Бид нар килотон, мегатон гэж яриад байдаг. Гэтэл энергийн үндсэн нэгж чинь жүүл бистэй. Энэ тонн гэд байгаа нь угтаа 1 тонн TNT буюу тринитратолуэн хэмээх тесрэх бодисын дэлбэрэх үеийн энергийг нь хэлж байгаа юм. Энэ нь ойролцоогоор 4 гигажул орчим энергитэй тэнцдэг. Тэгвэл 1 тонн TNT дэлбэрвэл ямар хөө харагдах вэ? Нэг иймэрхүү. Гэтэл үүнээс 1000 дахин, 1 сая дахин илүү хүчтэй байгаа учраас энэ нөхцөлд жүүлийг ашиглахын оронд харьцуулахад арай хялбар TNT нэгжийг ашигладаг юм. Жишээ нь энэ бол 10 тонн TNT-ийн дэлбэрэлт. Түүхэнд хамгийн жижиг атомын бөмбөг нэг иймэрхүү хүчтэй байсан. Дэви Крокет хэмээх атомын бөмбөгийн туршилтын архивын бичлэгийг бид харж байна. Харин одоогоор Америк нэгдсэн улсын зэвсэглэлд байгаа хамгийн бага оврын цөмийн бөмбөг нь 300 тонны хүчтэй B61 хэмээх бөмбөг байдаг. Гэтэл Бейрутийн дэлбэрэлтийн энерги нь үүнээс дор хаяж 3 дахин хүчтэй буюу 1 килотонны хүчтэй байжээ. Хэрэв үүнтэй тэнцэх атомын бөмбөгийг дэлбэлье гэвэл ингэж харагдана. Энэ нь харин Нагасаки дээр хайсан Fat Man хэмээх бөмбөгнөөс 20 дахин сул юм. Бидний одоо ярьж буй нэгж бол килотон. Гэтэл үүнээс 1000 дахин хүчтэй мегатонны тухай бид ярьж эхлэечгүй байна. Эхлэе гэвэл зөвлөлтүүдийн RDS 37 гэдэг код нэртэй анхны ус төрөгчийн бөмбөгийн туршилтыг харцгаая. 1.5 мегатонны хүчтэй энэ бөмбөгийн түлшийг нь зориудаар багасгасан байгаа байдал нь шүү. Яг одоо бид нар дэлбэрэлтээс 36 км-ийн зайд байна. 70 км-ийн зайд байх тосгоноос ингэж харагдсан. Америкчуудын туршсан хамгийн хүчтэй бөмбөг бол үүнээс 10 дахин хүчтэй буюу 15 мегатонны Castle Bravo. Зөвлөлтүүдийн туршсан хамгийн хүчтэй нь 50 мегатонны Алтарт цаар бомба. Хирошима болон Нагасаки дээр хайсан хоёр бөмбөгийг нийлүүлээд 1500-аар үржиж байж цаар бомботой дүйцэн. Дэлхийн 2 дугаар даныг та бид мэднэ. 6 жил үргэлжилсэн. Хүндрэлтийн түүхэнд хамгийн гар цохиролтой дан байсан. Ойролцоогоор 80 сая орчим хүн нас барсан. Энэ нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 3% буюу 100 хүн тутмын 3-ыг нь авч явсан гэсэн үг. Гэтэл энэ бүх хугацаанд ашиглагдсан сум, гарнат, тесрэх бөмбөгийг бүгдийг нь нийлүүлээд дахиад 10-т үржиж байж цар бомбатай арай гэж дүүцэн. Амар байгаа биз. Энэ бөмбөгийг Оросууд бүр хойд туйлын зэлүүд газар болох Новая Земля гэдэг арлын баруун эрэг дээр хайсан бөгөөд гадаргаас 4 км-ийн өндөрт байхад нь дэлбэлэхэд үүссэн мөөг хэлбэрийн үл нь 60 км-ийн өндөрт хүрч байсан гэдэг. Энэ нь агаар мандлын стратосферыг давсан хэрэг бөгөөд хэрэг та санаж ивэл чөлөөт уналтын дэлхийн рекордыг эвдсэн Феликс Баумгартнерийн үсэрсэн цэгээс даруй 2 дахин өндөр гэсэн үг. Дэлбэрсэн цэгээс 60 км-ийн радиус тодорох бүх зүйл хумхын тоос болсон.
Хэрэв та цар бомбагаас 100 км-ийн зайд зогсож исэн бол таны арьс тэр чигээрээ түлэгдэх байсан. Уг арлаас хэдэн 100 км-ийн алсад орших Норвеги болон Финлянд улсад орших барилгуудын цонх нь хагарч дэлбэрэлтийн гэрэл 1000 км-ийн алсаас тод харагдаж байжээ. Энэ бол 50 мегатонны хүч. Гэтэл яг одоо цар бомбагийн 100 мегатонны хувилбар нь хийгдэж байгаа. Тэгэхээр цар бомбаач гэсэн агаарт дэлбэрч байна. Яагаад тэр вэ? Үүнийг нарийн ойлгохын тулд хамтдаа нэг туршилт хийцгээе. Хирошима дээр хайсан атомын бомбыг Улаанбаатар дээр хайж үзцгээе. Дэлбэрэлтийн нөлөөг нь манай газар нутгийн хэмжээтэй харьцуулъя гэвэл жаахан жижигхэн харагдаж байна. Гагцхүү ойртуулж байж л жинхэнэ нөлөөг нь харах боломжтой. Энэ ашиглаж буй програм бол NukeMap. Бөмбөгийнхөө төрөл, хаях байршил, дэлбэрэх өндөр гэх мэтчлэн янз бүрийн параметруудыг сонгон оруулж болно. Энэ өнгөөр ялгарн харагдаж буй хэсгүүд бол дэлбэрэлтээс үүсэх ялгаатай нөлөө болон хүчин зүйлсийг илэрхийлж байгаа. Тус бүрийг нь удахгүй нарийн авч үзэн тэрнээс өмнө анхаарах ёстой зүйл бол хэрвээ өнөөдөр Улаанбаатарын төвд буюу Сүхбаатарын талбай дээр Little Boy шиг бөмбөг хаявал тэгээд түүнийг агаарт дэлбэлвэл 110 мянган хүн шууд нас барж үүнээс гадна 170 мянган хүн гэмтэж бэртгэхэр байна. Хэрвээ энэ бөмбөгийг газар тунгааж дэлбэрэх юм бол 60 мянган хүн нас барж 100 мянган хүн гэмтгэхэр байна. Харж байгаачлан хөнөөх чадвар нь даруй 2 дахин багасч байна. Уг нь ижилхэн бөмбөг. Гэхдээ хөнөөл нь 2 дахин багасч байна. Өндрөөс нь хамаарат. Сонирн байгаа биз? Тэгвэл цацрагийн тархалтыг нь харцгаая. Хачирхалтай нь агаарт дэлбэлвэл хөнөөл учруулах хэмжээний цацраг бараг тархахгүй. Учир нь бөмбөгийн дэлбэрэх өндөр нь цөмийн урвалын динамикт нь шууд нөлөөлдөг. Агаарт байхад уг нь цөмийн түлшний 99% нь урвалд орохгүй. Гэхдээ агаарт маш хүчтэй цацрасан учраас нэгж орон зайд ногддог цацрагын хэмжээ нь тиймч олон хүнийг үхэл төрөхгүй хэмжээнийх биш байна. Харин газарт хаявал урвалд ороогүй цөмийн түлшний тодорхой хэсэг нь тэр авийнхаа газарт наалдан үлдэж дарна. Агаар цацарсан нь бас салхины чиглэлээс хамаарат тухайн зөвхт цацраг тарна. Гэхдээ цацрагийн тухайд мэдээж хамгийн чухал нь тун. Харж байгаачлан тод улаан хэсэг нь 1000 райд гэж байна. 1000 райд гэдэг бол 10 зиверт гэсэн үг. Гэтэл 10 зиверт гэж ямар учиртай тун болохыг та өмнөх дугаар дээрээс санаж байгаа байх. Тэгэхээр цөмийн бөмбөгийн гол зорилго бол цацрагаар хүнийг хордуулах биш юм. Хэрвээ эцсийн зорилго нь хордуулж алах байсан бол үнийг арай хялбар аргаар шийдэж болно. Заавал дэлбэлэх шаардлагагүй. Витамин D-нд ашигласан шиг агаараас хий байдлаар цацаж болно. Эсвэл усны их ундрагыг нь хордуулж болно. Гэтэл цөмийн бөмбөгийн зорилго бол даралтын долгион юм. Агаарт тохирсон өндөрт дэлбэлснээр тохирсон өндөр гэдэг нь тухайн бөмбөгийн хүчин чадлаас нь хамаарат өөр байна. Хамгийн чухал нь яавал илүү их талбайд даралтын долгионы цохилт өгөх вэ гэдэг. Энэ нь илүү их охирол учруулна. За, одоо энэ өнгөнүүд ямар учиртай вэ гэдгийг харцгаая. Хэрв бөмбөг дэлбэрвэл энэ шар тойрог доторх хэсэг бол галт бөмбөлгийн радиус. Цөмийн бөмбөг дэлбэрэх үед маш богино хугацаанд нэг жижигхэн нар төрөөд мөхөх шиг болдог. Удаашруулсан бичлэгээс бас харж болно. Энэ бөмбөлөг доторх бүх зүйл ууршиж алга болно. Дараагийн улаан тойрог бол хамгийн бат бөх барилгыг газартай тэгшлэх хэмжээний их даралт гэсэн үг. Энэ тойрогт байгаа хүмүүс амьд гарах ямар ч боломжгүй. Ногоон тойрог бол яг дэлбэрэлтийн үеэр тархах цацраг. 500 рем гэдэг бол 5 зиверт гэсэн үг. Ихэнх тохиолдолд үхэл дүргэнэ. Амьд гарсан ч гэсэн хорт хавдраас аврагдах боломжгүй. Дараагийн тойрог бол дунд зэргийн дэлбэрэлтийн хэмжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг бат бөх барилгууд нурахгүй үлдэж болно. Гэхдээ сүрлийн нөлөө нь бага биш. Зарим азтай хүмүүс аврагдаж болох ч гэсэн хохирлын хэмжээ ерөнхийдөө их байна. Галт төмөр гарах магадлал маш өндөр. Үүний араас таныг хүлээж буй өөр нэгэн аюул бол халуун туяаны тойрог. Хит их халуунд шууд шатаагүй хүмүүс дор хаяж 100% 3 дугаар зэргийн түлэгдэлтэд өртөнө. Та өвдөлт мэдрэхгүй учир нь таны арьсан дахь бүх мэдрэлийн эсүүд чинь үхчихсэн байгаа. Хамгийн гаднах энэ тойрог бол хөнгөн дэлбэрэлтэлд өртөх хэсгийг харуулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ тойрогт буй байшингууд нурахгүй байж болох ч гэсэн бүтэн цонхтой үлдэхгүй. Тэгэхээр энэ бол 15 килотон буюу Хирошима дээр хайсан бөмбөгийн хүч нь. Тэгвэл хэдүүлээ одоо жаахан хааза нэмцгээе. Хэрвээ Улаанбаатар дээр цаар бомба дэлбэрвэл юу болох вэ? Энэ тохиолдолд Улаанбаатарт амьд хүн үлдэх магадлал маш бага. Энэ программын дата нь угаасаа Улаанбаатар дахь хүн амыг 1 сая гэж тооцсон байгаа бололтой.
гэмтэж бэрцэн ч гэсэн амьд үлдэх боломжтой хүмүүс ердөө 660 мянга байна. Тэд нь ерөнхийдөө налайхт байгаа хүмүүс байх. Гэсэн хэдий ч тэд 3 дугаар зэргийн түлэгдэлтээс мэд болтрахгүй. Учир нь цаар бомба бол халуун цөмийн бөмбөг. Хирошима дээр хайсан бөмбөг 6000 Цельсийн халуун үүсгэж чадна. Энэ бол нарны гадаргуун температур. Гэтэл цаар бомба 100 саяд хүрдэг. Өөрөөр хэлбэл бөмбөг дэлбэрэх үед 20 мянган ширхэг нар газар дээр зэрэг аснаа гэсэн үг. Үүний гэрлээс таныг юу ч халахалж чадахгүй. Хэрвээ та гараараа нүдээ дарлаач гэсэн дэлбэрэлтээс үүсэх X туяаны улмаастаа өөрийн биеийнхээ бүх яс мах судсаа нэвт харах боломжтой. Аимшигтай үзэгдэл биз. Дэлбэрэлтээс үүсэх дулааны улмаас энэ тойрог доторх бүх хуурай мод шатна гэж зүйл. Та ямар нэгэн гэмтэл авахгүй байхын тулд дор хаяж хойшоогоо дархан урагшаага дунд говь хүртэл хол байх хэрэгтэй. Дэлбэрэлтийн гэрэл нь бүр Баян үлхий эсвэл Дорнод аймгаас ч харагдана. Хязгаар нутгийн нэгэн малчин Улаанбаатарын зүгээс гинэт нар шиг юм мандахыг харах боломжтой. Харин тэр үед нийслэл хотын төвд 300 метрийн гүн буюу Blue Sky-ыг 3 давхарлахуйц хэмжээний гүн 3 км-ийн диаметртэй буюу бараг баруун дөрвөөс зүүн дөрвөн зам хүрэх хэмжээний том тогоо үүссэн байх болно. Улаан тойрог дотор босоо зүйл үлдсэн байх боломж байхгүй. Гагцхүү налайх орчмоос л соёл иргэншлийн уул мөрийг олох боломжтой. Тэгвэл цацрагийн тойрог харьцангуй бага. Харж байгаачлан 500 рем буюу 5 зивертийн тунд өртсөн ч угаасаа энэ тойрогт амьд амьтан байхгүй шүү дээ. Агаарт дэлбэрсэн учраас угаасаа удаан хугацаанд үлдэх цацрагч байхгүй. Харин газарт дэлбэрсэн бол яах вэ? Энэ тохиолдолд 1 райд тунтай цацраг салхины чигээс хамааран говь алтай аймаг хүртэл явах боломжтой. Гэхдээ 1 райд гэдэг бол 0.1 зиверт буюу 10 миллизиверт гэсэн үг. Харин энэ нь ямар том бэ гэдгийг бид мэднэ. Цээжний томографаас ялимгүй л илүү гэсэн үг. Шалтгаан нь мэдээж цар бомба бол ус төрөгчийн бомбог. Нэрнээс нь ойлгож болох зүйл бол энэ бомбын түлш нь ус төрөгч. Тиймээс цацрагийн нөлөө нь нэлээд бага байна гэсэн үг. Зөвхөн түүнийг асаахад ашиглагдсан атомын бомбгийн уралд ороогүй түлшил аюулж урж болцсошгүй. Тэгэхээр хэрвээ алдарт цаар бомба бидэн дээр буувал нүүрлэх суурил нь ийм байх нь. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нэвтрүүлэг танин мэдхийн зорилготой учраас бид байж болох хамгийн хүчтэй бөмбөгийг авч үзсэн. Тэрнээс зэвсэглэлд өргөн ашиглагддаг бөмбөгүүд харьцангуй бага хэмжээнийх байдаг. Стратегийн төвшөнд харах юм бол том бөгөөд цөөхөн бөмбөгтэй байснаас жижиг бөгөөд олон бөмбөгтэй байсан нь илүү дээр шүү дээ. Гэхдээ бидний зорилго бол эрсдлийн анализ хийх биш. Хийе гэсэн ч гэсэн нөхцөл байдал манай улсад хүндхэн байгааг та бид бүгд мэдж байгаа. 50-60-аад оны зөвлөлтийн техник хэрэгслээр бид нэр 5-6 дугаар үеийн стратегийн бөмбөгддөг жонгоцууд, төв алгасагч баллистик буужингуудын эсрэг өөрсдийгөө хамгаалж чадах уу гэж асуувал хариулт юу байх вэ? Товчхондоо бид нар техникийн хувьд юу ч хийж чадахгүй.